Тэр манд хоёр гэдэг үнд ер нь өнгөрсөн хугацаанд уулзсан уу? Нэг удаа олуулсан. Яг энэ асуудал гарсны дараа би болохоор нөгөө өөрөө юу болсныг тайлбарлах гэж уулзсан. Яг ийм болоод энэ хүн ингэсэн шүү таныг намайг ийм асуудалд оруулах гэсэн болохоор би тань заавалшгүй хэлэх шаардлагатай байна гэж би ТV8 телевизэд хүсэлт гаргаад өөрөө ТV8 телевизэд ярилцлага өгсөн. Тэгэхэд одоо сэтгүүрийн эвлэлийн ерөнхийлөгч манд хоёр юу гэж хэлсэн бэ? Уулзаад энэ асуудлыг ярихад намайг эднэртэй нийлж хүн гүтгээгүүд баярлалаа гэсэн. За тэгээд энэний дараа бол илүү онцтой юм болсон. Би тэр одоо иргэн наран гэрлийг бол танихгүй. Би нэг ч удаа уулзаж үзээгүй. Уулзаж үзэх нь мэтгээл би тэр хүний төлөөр ерөөсөн бүр ямар ч мэдээлэл байхгүй. Би нэг ч удаа уулзаж үзээгүй. Уулзаж үзэх нь мэтгээл би тэр хүний төлөөр ерөөсөн бүр ямар ч мэдээлэл байхгүй. Нэг удаа олуулсан. Намайг эднэртэй нийлж хүн гүтгээгүүд баярлалаа гэсэн. Мессеж бичээгүй. Ямар нэгэн байдлаар тэр хүнтэй энтийн таараагүй. Ямар ч контакт байхгүй тийм юм байхгүй юу?